амархан амттай аялъя. Хооллоё. Сайн хүнсээр сайхан амтыг. За, галзуу сервис угтан тавтай амарлаа манайхан. Та нар маань нэр үнэхээр одоо лайкийг бол зүгээр болж штэ. Лайкийг бол та нар үнэхээр одоо дарж чаддгийм байна, хүргэж чаддгийм байна. Үнэхээр солиоруулж байна манайхан. Үнэхээр галзууруулж байна. Борон бол та нараа ер нь дутуу үнэлсэн юм шиг байна. 10к лайк бол та нарт үнэндээ багдаж штэ. Үнэндээ багдаж байна манайхан. Энд чи одоо хэдхэн цагийн дотор одоо нэг өдөр хүрэхгүй хугацааны дотор ингээд таад маань 10к лайкийг бол үлгэн цуглуулж тийм байна. Тэгэхээр дутуу үнэлсэн болоочлаарай мөн бороогоо. Тэгээд та нар одоо яг 10к лайк хөрөнгөт дараагийн парт пак гэж орно гэж бодсон баг. Тэгэж чадахгүй гэж борон өмнө нь хэлсэн шүү дээ. Энд чинь борооноос хажуугаар нь энэ ч өөр ажил төрөл бас хийдэг. Тэгээд цаг зав маань бас ингэж таардаг те. Тэгэхээр одоо хамгийн хурднараа л хэдэн бороонууд нь ингээл дуусгаал оруулж байгаа нь энэ шүү дээ. Тэгэхээр ер нь нэг хоногийн зайтай орж байгааг бол та хэд маань бас хурдан орж гинэ гэдэг тооцох хэрэгтэй байх шүү манайхан. За тэгээд ер нь та хэд яг тэр борогийнхоо өмнөх партныгийн доор үлдээсэн комментиг сайн ажих юм бол 10к нэмэх гэж бичсэн байгаа. Тэгэхээр яагаад тэгж бичсэн бэ гэхээр ойлгомжтой та наргийн богино хугацаанд 10к хүрэхийг чинь ер нь гадарлаж байсан учраас одоо яг тэр 10к хөрөнгөч чинь ингээд оруулж чадахгүйгээ бороо мэдчихсэн учраас зариудаар нэмэхийг бичсэн байгаа шүү гэж. Тэгэхээр тэрийг бол 10 болон түүнээс дээш л гэж та нар мөн ойлгочих нь шүү дээ. Тэгэл одоо хамгийн хурднаараа бороонууд нь хичээгээл дараагийн партийг ингээд ярьж өгөх гэж байна гэж. За ингээд нэг жоох юм тайлбарлаж ятал тэгээд хугацаа яваад өгдгийн. Ингээд нэг олон юм ярьдгаараа л борон тэгээд одоо ярьчидөө ямар одоо цагаандаа гарсан шүү дээ тий. Өнгөрсөн одоо та нар ч гэсэн одоо тэгээд энийг хүлээн зөвшөөр заа юу гэхгүй юу. Гэхдээ ер нь борон жоох айл болох богино ярихыг хичээнэ. За тэгээд тийм байна. Тэгэхээр дараагийн парт мөн үнэхээр одоо галзуу солиотой үйл явдлууд болж байгаа. Тэгэхээр одоо бушуухан шиг хэдүүлээ энэ галзуу цувралаа үргэлжлүүлцгээе. Энэ галзуу цувралыг та нарт ярьж өгөхөд хэдэн бороонууд тань штэ. Хооллыг гэдэг нэг галзуугой брендийн бүтээгдэхүүн болох Бяслагтай Живгтэй хамтран хүргэж байна гэж. Та нар маань тэгээд аялал амралтаараа мөн брогийнхын тайлбарыг үзэнгээ ердөө 20-25 минутанд амархан галзуу амттай Живгэ хийж идээрэй гэж. За тэгээд та нар маань яг өмнөх шигэ лайкаар булаад өгцгөөгөөрэй. Бороонууд нь ер нь галзуу их урам авч байгаа шүү та нараас. За тэгээд галзуу кино Instagram хуудасаа дагаарай гэж. Ингээд энэ галзуу цувралаа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. За тэрээр Саландар Гванчол нэг байлдагчтайгаа хамт эргүүлэр явж байгаад далайн эрэгт шидэгдээд гарч ирсэн нэг үл таних хүнийг олсон байж. Удалгүй пост даяар төгшүүр зарлж бүх удирдлагууд ирлээ. Хойд солонгосын хил зөрчигч өөрөө ингээд хүрээд ирсэнд Ротын захирагч Ахмад Хуан баяртай байсан бол тэрнээс болоод бөөн асуудал үүснэ гэж бодсон ахлах төрүүж Пак нэлээд болгоомжилж байдаг. Сайн талаас нь харцгаая л да. Аврал тусламж гуйж ирсэн хойд солонгосын иргэнд л бид тусалсан төдий шүү дээ. Тэгэд арай туршлагатай Пак ахлах төрүүж тэрнийг байцаахаар боллоо. Ой, чи яагаад энд хүрээд ирсэн тодорхой яриадах та? Янз бүрийн үнэмшилгүй түүх зохиогоод хэрэггүй шүү ээ. Санамсаргүй явдал болсон юм аа. Цаг агаар муудаад би зөвчигээ алдаж завнаасаа унаад тэгэд өмнөд журсонд ирчлээ. Илдв харах хэрэглээд байлгүй намайг зүгээр буцаач л та. Уучлаарай. Би Ахмад Хуан байна. Бид танд бүх талаар тусална. Та бодоод үзээрэй. Та энд тохиолдлоор ирсэн ч өөрийн чинь хувьд амьдралаа өөрчлөх алтан боломж чинь билүү. Тийм биз дээ. За ингээд Хуан Ахмад тэрнийг эндээ үлдэхийг ятгах гэж оролдсон бол Пак ахлах төрүүч эсрэгээрээ ээлдэв хил ам үүсгэлгүй бушуухан буцааж явуулахыг хүсэж байлаа. Эннээс болоод тэд маргалдсанд постын захирагч Эрен өөрөө тэрнтэй ярилцж үзэхээр болно. Тэгээд Эрен халуун цайгаар дайлсан ч цаадах нь өөрийг нь урвуулах гэж оролдож байна. Гэж бодоод цайг нь ухаас татгалцдаг. Тэгээд би өмнөж усаанаас аяг усч уухгүй. Гэж гэдсэн ч удалгүй гэдсэн дугарсанд Эрен халуун холоор дайлах хүсэлтэйгээ хэлнэ. Хэдийгээр нөхөр хоол идэхгүй гэж гүрийсэн ч Хуан Ахмад тушаал өгч. Тэгээд удалгүй цэргүүд янз бүрийн амттай хоол бариад орж ирлээ. Эн чин одоо юу вэ? Энэ бол гар утас. Энэний тусламжтайгаар өмнөд Солонгос та шүнд дөлөрч хүссэн хоолоо хөргүүлээд идэх боломжтой. Тэгсэн цаадах нь өөрийг нь янз бүрийн амттай хоолоор уруу татгах чинь гэж бодоод татгалзна.
Дээрээс нь нөхөр зөвхөн дөнгөж хийсэн гарын хоолол иддэг гэж зүтгэсэн Ахмад ухаан нэгийг сэтгэлээ. Энэ үеэр Мань Сонжээ галтгоогоо цэвэрлж байлаа. Бүх зүйл буруугаар эргэсэн дурам нь хуурсан юун төрөөч Сонжээгийн хийсэн тункасыг идэх гэчээтэл утсан дугарч яралтай тэр хоолоо аваад ирэхийг тушаадаг. Занга Сонжээ тункастаа сүмс нэмээд хэл зөрчигчдэр авчирнаа. Тэгээд дээрэн бусдыгаа гаргаад тэрнтэй ярилцдаг. Бид өмнө нь хойд солонгос хүнтэй таарч байгаагүй болохоор ёс олдлаа. Бид нар танд зориулж энэ хоолыг гараа гаргаж бэлдсэн. Цаадах нь хоолыг идэхээс татгалцсан ч ээрэн учралж гуйсанд амттай хоолны үнэр авсан нөхөр дургу царайлж яваад эднэ. Надад амал намайг энд хоол идсэн гэдгийг хинч мэдэж болохгүй шүү. За тэгээд нөхөр хоолыг амталсан даруйд толгойд нь өмнөд солонгосын амттай тункасыг магтаж дуулсан хүүхдийн дууны ая эргэлдснээ сүүлдээ рогту болоод хувирчлаа. Харин өрөөний гадаа бөөн сандралдан болж байна. Хэл зөрчигчийг барьсан хоёр байлдагч сарын чөлөөгөөр шагнуулна. Гээж баярлж байсан бол Ахмад ухаан өрөөнд юу болж байгааг мэдэх гэж байдгаараа хийж байна. Удалгүй батальоны захирагч ирж юу болж байгааг лавллаа. Гэтэл өрөөнд дотроос нөгөө нөхөр чангаар орилсонд тэднийг хэл зөрчигчийг тамалж байна гэж бодоод дотгошоо орно. Орж ирэхэд нөгөө нөхөр хоолоо идэж дуусчаад ухаан алдсан юм шиг болсон байсанд дарга нар сандраад ээрэнийг байцаана. Тэгсэн аз болоход нөгөө нөхөр босоод ирлээ. Би сая нэг зүүдлээ. Тэгэд нөхөр өмнө нь тосгондоо байхдаа өмнөд солонгосчуудын сонсдог рок хөгжмийг сэмхэн сонсож үзэж байснаас сандаг. Тухайн үед тэр хөгжим мань хүнд их таалагдсан ч тэрнийг ил гаргаж чадаагүй гэж. Тэр үед би эрх чөлөөний дууг сонссон. Харин би сая эрх чөлөөний амтыг амтлаа. Үнэхээр амттай. Шаржигнуур үнэхээр сэтгэл хөдлөхөн байлаа. Тэгэлгүй яах вэ? Манай өмнөд солонгос улсын шаржигнуур эрх чөлөө чамайг хүлээж байна. Бид чамайг их орондоо хүлээж авч илүү их амттай хоолоор дайлахулна. Чамайг жинхэнэ эрх чөлөөний амт хүлээж байна. Өмнөд солонгос. Гадагсан нөгөө нөхөр өөрийн ирэхгүй тэдэнтэй хамт өмнөд солонгос гэж орлон алгаа ташнаа. За тэгээд тэр нутаг буцхаа болж үлдэхээр шийдлээ. Удалгүй нөхрийг тусгай машинаар авч явах болсонд манер түрүүн идсэн амттай хоолыг хийсэн хүнтэй уулзахыг хүссэнд ээрэн Сонжээг дуудана. Ким Минхо миний бие сая амьдралдаа идэж үзсэн хамгийн амттай хоолоо идэж үзлээ. Чамд үнэхээр баярлалаа. Би байлдагч Кан Сонжэ танд баярлалаа. Зарагсан удирдлагууд бүгдээрээ баярлцгаана. За тэгээд удирдлага нь тэднийг хэл зөрчигчийг амжилттай талдаа оруулсанд баяр хүргэлээ. Нэрэ тэр тункас хийсэн байлдагч хаана вэ? Би байлдагч Кан Сонжэ. Энд чинь нөгөө Мёгто шүлөөр намайг алгашгасан нөхөр шүү дээ. Айхтар ирэм гэж хөөе. Энэ маягаараа чи удахгүй том гавья байгуулах нэ. Би байлдагч Кан Сонжэ. Намайг уучлаарай. Зүгээр дээ. Агуу үйлс бүтээх гэж явхад алдаа гарах нь би. Ингээд чи яаж тункасаа тийм амттай хийсэн? Сэтгэлээ шингэж хийвэл хүний бодлыг өөрчилж чадна гэж бодсон юм архимэ. За ингээд дээрэн тэрнийг өөр нэгж рүү шилжүүлэх гэж байсан учраас Ротын захирагчийнхаа бодлыг өөрчлөхийн тулд Сонжээ тэр хоолыг хийсэн гэдгийг хэлсэнд удирдлагууд нь ярилцаж юугаад мань хүнийг галтгоонд нь үргэлжлүүлж ажилуулахар болсонд Сонжээгийн өмнө гинэд тоглоом нь үзэгдлээ. Баяр хүргэе. Нууц даалгавар амжилттай биеллээ. Үүнтэй зэрэгцээд нүдэнд нь дарга нарын тааламжтай байдлын хувьч эрс өндөр байгаа харагддаг. Баяр хүргэе. Тогоочийн замнал дахин эхэллээ. Өгөгдлийг дахин ачаалж эхэллээ. Тэгсэн Сонжээч гүлээсэнд Ахмад ухаан тэрнийг сэрээдэг. Тэгээд бүх зүйл сайхан болсонд баярлсан удирдлагууд нь галтгооны хоёрыг 4 өдрийн чөлөөгөөр шагнана. Тэгсэн хэл зөрчигчийг барьсан хоёр шагналгүй үлдсэндээ дургуутсад хоцордог. Тиймээс Сонжээг сургаж өгөхөөр тохирцгооно. Тэгээд батальоны захирагч нь явхдаа Сонжээд анхаарал сайн хандуулж байхыг захидаг. Айрам ходоодон дээр тогтож байдаг гэдгийг мэднэ биз? Тийм учраас сайн тогоож амин чухал шүү. За ингээд захирагчийг явсанд Хуан Ахмад хэл зөрчигчийг буцаах гэж зүтгэж байсан Пак ахлах төрүүчийг буруутгаж өөрийнх нь манлайллын хүчээр бүх зүйл сайнаар өнгөрсөн гэж зүтгэнэ. Тэр тункасыг Сонжээ надад зориулж хийсэн биз дээ. Би байгаагүй бол тэр тункас байхгүй. Тункас байхгүй бол тэр хэл зөрчигч бодлоо өөрчлөхгүй байх байсан шүү. Маргааш нь Сонжээ уламжлал ёсороо эрт босоод галтгоонд ажилласанд юун төрүүч ирээд тэрэнд тогоочийн хувцас өгсөнд анх удаага тогоочийн хувцас өмссөн Мань Сонжээ баярлж байна. Тэгэд хувцас өмссөн даруйдаа шууд дээж хөрөх шиг болж левел ахиатгана. Баяр хүргэе. Та галтгооны туслахаас тогооч болж тушаал дэвшлээ. Шинэ скелүүд болоод шинэ жарууд нээгдлээ. Удалгүй юун төрүүч ирж тэрнийг
Одоо хоол хийж эхлэх цаг нь болсон гэдгийг хэлээд тэр өдрийн хуваарийн дагуу амталсан цагаан манжинтай салаад хийхийг хүслээ. Ингээд шин жорийнхоо дагуу хоолоо бэлднэ. Гэвч тэр манжингаа олигтой зүсэж чаддаггүй. Шин золгийн хутга барьж байгааг харахаар л айгаад ах юм. Химнэлтэйгээр жигд хэрчнэ үү? Fail. Химнэлтэйгээр жигд хэрчнэ үү? Fail. Химнэлтэйгээр жигд хэрчнэ үү? Fail. Та хутаг ашиглах чадвараа сайжруулна уу? Та хутаг ашиглах чадвараа сайжруулна уу? Хөөе, чамаг юм зүсэж байгааг харахаар бүр өмнөөс чинь зовчлоо байна. Жаахан хүчтэй дараад өгөөч дээ. Бие суллаад бугууга хөдөлгөө дараад өгөөч дээ. Ингээд. Тэгсэн юун төрөж өнгөрч угаад хуруугаа зүсчихсэн учраас тэрнийг орхиод эмчийн өрөө рүү явлаа гэж. За ингээд өдөр бүр хоолоо хийж хэрцсээр байгаад Сонжогийн хэрчих чадвар аажмаар сайжирнаа. Сайн байна. Хутга хэрэглэх ерөнхий чадвар нэмэгдлээ. Левел 2 руу шилжлээ. За ингээд 7 хоног өнгөрөхөд Сонжоо ногоог машин шиг л хэрчдэг боллоо. Харин юм төрүүч тэрэн туслахын оронд дасгалаа хийхэд илүү анхаарч байна. Тэм учраас галтгооны хаммаг ажлыг хийсээр угаад Сонжогийн чадвар нэлээд хурдан дээшилдэг. Шарж хуурах ерөнхий чадвар нэмэгдлээ. Левел 2 руу шилжлээ. Би юу гэж хэллээ? Гараараа хэрчиж чадахгүй бол энэ шиг ингээд хэрчигч ашиглаад жигд хэрчиж байл та. Энэ бол яг болсон байна. Төмсийг бид нар дандаа л хагас нухад аймар болгоцсон иддэг байсан. Гэхдээ ингээд ширхгээр нь харсан ч ямар сони юм бэ? За ингээд цэргүүд бүгдээрээ хоолоо амтрхан идж байгааг харсан мань хоёрч сэтгэл хангалуун байна. Урам орсон Сонжоо цаашид хоолнуудаа улам хичээнгүлэн хийсээр ур чадвар нь ч нэмэгдсээр. Шарж хуурах ерөнхий чадвар нэмэгдлээ. Левел 3 руу шилжлээ. Амталсан ногооны салаад хийх ерөнхий чадвар нэмэгдлээ. Левел 2 руу шилжлээ. Удалгүй цэргүүдж хоолндоо орохоор гүйлддэг болжээ. За энэс болоод хоолны үлдэгдэл гарахаа болсонд тэднийхээс ирж гахайн хоол байн авдаг байсан гахайчин игч гомдолж эхэлдэг. Игчээ, одоогийн хүүхдүүд их үлсгэлэн болчихжээ. Хоол үлдээх нь битгий хэл бүр 5-7 гол. Нэрээ таны авчирч өгсөн махаар хийсэн тункас нэг хүнийг эргчлөөнд хүргэсэн гээл тавчих. Таад чи өнөөдөр хортой муу гэдчихээ юу? За хэрэг гарвал хэлээрээ би явлаа. Бодлоггүй зурагтаар хил зөрчигч Ким гэгчиг хилийн заставын цэргүүд амттай хоолоор дайлснаар өмнөд Солонгост үлдэхэр болсон тухай мэдээ цацагдсанд мань хэдэж баярлцгаана. Гэвч удирдлагууд нь гараад тэднийг юусоо дурдсангүйд цэргүүдийн урам хугарнаа. Тэр өдөр мөнгөийг Сонжоо 2-0 цэвэрлжээтэл мань мөнгөийг тэрнийг хайлт дарамтлах гэж оролдоно. Хөөе Сонжоо, чи ч дуу муу аялал жаргалтай байна. Хал цэргүүд чинь чамд зөөлөн хандаад авахар давраад байна уу юу? Чи 2 дугаар салаанд байсан бол өдийд амтан болж байгаа шүү. Тэгсэн 0-д байсан салаан дарга Гванчол гараад ирсэнд мань 2 сандарцгаана. За сори байж гараа борон танартай гэлсний галзуу амттай юм хэлээдгий. Тэгэхээр Холли брендийн шинэ бүтээгдэхүүн бяслагтай жиюг худалдаанд гарчээ. Дотроо мах ногоо бяслаг нь тусдаа савлгаатай учраас өөрийн хүссэн хэмжээгээр тохируулаад бэлтгэхэд идэх боломжтой. Бас махаа урдчилж амтлаад дарсан болохоор ам дүүнэр нь илүү сайн шингэж, илүү баялаг мэдрэмжийг төрүүлнэ гэж. Мэргэжлийн Солонгос тогоочийн жироор хүүхдүүдэд зориулж халуун ногоо хүчтэй амтлагчийг багасгаж, зөөлөн бөгөөд таатай амтыг гаргаж авсан. Хооллыгийн бусад бэлэн хоолнуудаас ялгаатай нь шүү дээ. Жиюг нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн учраас бүрэн болгож байж эдэн шүү дээ бороонуудаа. Тэгээд та нар маань хооллыгийн жиюгийг бүхсүүлжээ дэлгүүр зах худалдааны төв бас жижиглэн худалдааны цэгүүдээс авах боломжтой байна. За тэгээд амралт аяллаа улиралж эхэлж байна. Хоол хийхдээ баг, дурсамж бүтээхдээ их цаг зарцуулж хооллойтой хамт галзуу амархан галзуу амттай аялаарай. Анхаарлаа тусанд баярлалаа. Кино тайлбараа үргэлжлүүлцгээе. Хөөе мууиг. Дэд төрүүлж болчгоороо ингэж шин цэрэг дарамтлаад байж болно гэж бодсон уу? Чамаг ингэж дэвэл шин цэргүүд чинь чамаас юу сурах вэ? Амаа мэдээрээ новш минь мэдөө. Харин чи халууд чинь чамайг хайрлаад байхаар давраад байж болно гэж бодож байна уу? Үгүй. Муухай хараад байна уу юу? Чамаас хинч асуугаагүй байхад битгий өөрийгөө гайхуулах гэдэг мэдөө. Нэг сургаж өгөх цаг нь болж дээ. За энэ үеэр Гванчолын дургуутслын хэмжээ 90% хүрснийг Сонжоо хараад ямар нэг зүйл хийх хэрэгтэйг ойлгоно. Саландарга би наадахыг чинь сургаад чи одоо тушаал ахингуудаа надад тушаадаг болчихж байгаа юм уу? Зоригтой болчихжээ. Та хоёрт ер нь хал цэргийн хайрын амд мэдрүүлэх цаг болсон юм байна. Тэгсэн тэрнийг цохиж амжихаас өмнө юун төрөж орж ирээд балиуллаа. Хуучны цаг биш шүү хөөе. Хүүхдүүдийг баруун зөнгөө зодоод ээж болохгүй шүү дээ. Юун төрөч
Та л эднийг ингэж эрхлүүлээд байгаа чинь гол асуудал болоод байна да. Чи намайг алтайгоон туслах хэрэгтэй гэдэг хахад хичнээн удаан анж явлаа. Цэрэг алдаа гаргасны төлөө шийдэхийг чинь би тоохгүй. Харин зүгээр байгаа цэрэгийг дарамтлахыг чинь би зөвшөөрөхгүй ойлгосноо. Нэрэ тэр хил зөрчигчийг та хоёр барайг өөрөө алхаад хүрээд ирсэнгээ үздэй. Та хоёр тэрийг яаж анзааралгүй нэвтрүүлцээ. Чи зүгээр салаагаа хүн шиг удирдвал удирд. Халагдах болоогүй хүүхдүүдийг битгий дээрлэхэд. Тэгэд юун төрүүч нөхдүүдийг дагуулад гарна. Хөөе Сонжи, намайг халагдах хүртэл. Дахиад хэлье. Намайг халагдах хүртэл заяа. Чи гэмтэж болохгүй шүү. Ойлгосноо? Хэрвээ бэртэж гэмтэх юм бол би жинхэнэ аратан болж ховрё шүү. Учир нь галтгооны цэрэг байхгүй бол өөрийнх нь халагдах хугацааг хойшлуулна гэдгийг юун төрүүч сайн мэдэж байгаа. Тиймээс тэр халагдах хүртлээр Сонжиг хамгаалж галтгоонд нь байлгаж явахар шийдсэн нь энэ байлаа. За маргааш нь юун төрүүч хоолны хуваарийг харж байна. Яа, 3 дахь өдрийн хоол чих онцгой байх нь дээ. Зөндөө их хаягдлахаараа жун ихч баярлах нь дээ. Учир нь тэр өдрийн хуваар дээр ясгүй загасны махтай хуурга бичсэн байлаа. Тэр хоолыг мээр амтгүй хоол гэж үздэг учраас цэргүүд их дургүй гэж. Тэгэд юун төрүүчийг гарч явахдаа зэрэгцээд Сонжигийн өмнө тэр хоолны янз бүрийн жорнууд гарч ирсэнд Сонжиж жорнуудыг гүйлгэж үзнэ. Харин нөхрийг агаар дээр хуруугаараа нэг юм зураад авах шиг байгааг харсан юун төрүүч сандраад юу болоод байгааг асуусанд Сонжиж мэдэн бодлоод өнгөрлөө. Тэгсэн паг ахлах төрүүч ирээд онцгой байдал үүссэнийг хэллээ. Тэдний рот бүхэлдээ хөдөлгөөнд орж цэргүүд тус бүрийнхэн казармын шалыг зүүлгэж байна. Анги дээр нь дивизийн командлагч их хурлын гишүүн 2 ирэхээр болсон нь тэр байжээ гэж. Ахмад Хуанч өөрийн биеэр галтгооны ширээ сандлуудыг хүртэл шалгаж үзнэ. Яаж ч гарсан муухай харагдаад байна да. Ядаж ширээн дээр нь цэцэг тавьж болохгүй юу? Ингээд удирдлагууд нь нэлээд маргасны эцэст Хуан Ахмад төвөөс илүү сайн хоолны материалуудыг татаж авчрахыг паг ахлах төрүүчид тушаалаа. Сонжи, сүүлд хийсэн тункас чинь амт нь гоёч. Презентацийн тааруухан байсан шүү. Энэ удаад хийсэн хоол их гоё презентацтэй тавглаарай. Их хичээгээрэй. Тэгэд Хуан Ахмадыг явсанд тэд ямар меню гаргах вэ гэдгээ зөвлөлдцгөөнө. Тэгээд тэр өдрийнх нь хуваар амтгүй загасны махан хуурга байж таарсанд паг төрүүч ууралж байна. За тэрийг өгч ёстой болохгүй шүү. Энэ жилийн тусгай хэрэгцээний материалуудаа бүгдийг нь шавхаад чамаагүй. Нэг хүн шиг аятайхан хоол хийж өгөх хэрэгтэй мэдөө. Дахианы махтай хүн орходотой шүл хийн гэж бод. Тэгээд төв рүү холбогдож хүндтэй зочин ирэх 3 дахь өдрийн хоолны хуваар онцгүй байгаа учраас тусгай хэрэгцээний материалуудыг яралтай илгээж өгөхийг хүслээ. Гэвч тентхийг хариуцдаг Хуан Ахмадын өрсөлдөгч Ахмад Мингу энэнд нь саад хийхээр шийднэ. За энэ үеэр Сонжи хөнгөө газарт очиод менюгээ нээж дахианы махтай хүн орходотой шүлний жорыг авах гэсэн ч левел нь хүрэхгүй байсан учраас болдгүй. Нөхрийг нэг тийшээ гүйлрөөд ганцаараа яриад байгааг нь юун төрүүч нууцаар хараад бүрэл болгоомжлно. Тэгээд өөрөө дахианы махтай хуурга хийж эхэлнэ. Гэвч тэр хоол нь авах юмгүй амттай байсанд Сонжи тоглоомны зааврын дагуу хар шошны сүмс нэмэхээр шийддэг. Юун төрүүч үндэнд дургуутсан ч эцсийн мөчөд тэрэнд итгээд үзэхээр шийднэ. За ингээд Сонжи 3 одтой хуурга хийж чадна. Юун төрүүч хийсэн хоолыг нь амслаа. Хөш, ийм гоё амттай хийчвэл бүгд хоолоо нэмүүлэх гээд айрна штт. Тэгвэл хоол хөрөхгүй. Тэгэх юм бол хариуцлагыг нь чи хүлээх юм уу? За ингээд Сонжигийн дахианы махтай хоолны левел өсснөөр дахианы махтай дөвfüтэй шүлний жор нээгдлээ. Тиймээс тэр өдрийн дөвfüтэй шүлийг өөрөө бие дааж хийхийг юун төрүүчээс гуйсанд цаатхан зөвшөөрнө. За ингээд шин жороор хоолоо хийж эхэлнэ. Нэг дор ойрхон хоол хийж байгаа учраас таны стамина нэгээр хасагдлаа. За тэгсэн пак ахлагч төрүүч галзуурах шахаад утсаар хашгирч байна. Учир нь хүсэлтийн дагуу тусгай хангамжийг 3 дахь өдрөөс өмнө ирүүлэх боломжгүй гэж төвөөс мэдэгдэж оронд нь хөлдөөсөн загас явуулжээ. За ингээд аргагүй байдалд орсон эрен хүндэт зочдод загасны махтай хуурга хийж өгөхийг даалгалаа. Маргааш нь тэдний пост дээр хүндэт зочин нь камертай хүмүүс дагуулсаар ирлээ. Тэр хүн их хурлын гишүүн учраас дивизийн командлагч, батальоны командлагч гэд бүх томчууд нь иржээ. Та ийшээ явна уу? Уучлаарай. Би энэ талаасаа гоё гардаг болохоор та нөгөө талд гарчихгүй. Өө тийм үү. За, уучлаарай. Ингээд гишүүнийг угтаж авах ажиллагаа амжилттай болсон бол галтгоонд байдал нэлээд хүнд байна. Тэд төвөөс ирүүлсэн загсыг гисгээгээд хоол хийхэд бэлэн болсон ч амттай хоол болохгүй гэдэгт юун төрүүч бүрэн итгэлтэй байлаа. Тэгээд тэрнтэй ярилцаж яваад тэр хоолны загасны үнэрийг дарж махны аргу байдлыг багасгах ёстой байна гэдгээ Сонжи ойлгоно. За тэгээд мань хүн жороо гаргаад харна. Энэ жороор хоол хийвэл таны стамина хасагдана. Та сонгохдоо итгэлтэй байна уу?
Яг чаргагүй байдалд орсон Сонжээ Жорийг аваад Жорийн дагуу хоолоо бэлднэ. Тэгэд махны аргууг нуухын тулд шаржигнуур болтол нь шарлаа. Тэрнийг хоолоо хийж байгааг нөгөө хідэн амсгаа даран харцгаан. За тэгэд Сонжээ шарсан загсан амтална. Ямар вэ? Амттай байна уу? Хурдан нэг юм хэлээж махны аргууг нь аргалсан ч хөлдөөсөн загсны үнрийг нь дарж чадсангүй. Хөөе, чи тэр үнрийг ямар ч аргаар хамаагүй арилга мэдөө. Тэгэхгүй бол тогоочийн карьер чинь дуусна шүү. Би байлдагч Кан Сонжээ. За ингээд мань Сонжээ агуулгах руугаа гүйж загсны үнрийг дарах соус хайна. Тэгээд тэнд байсан спагеттины томатны соусыг хараад аав нь ресторанда загсны үнрийг арилгахын тулд тийм соус ашигладаг байсныг санана. Аксэн шатны жор ашиглах уу? Аксэн шатны жор ашиглавал стамина нэгээр хасагдана. Өөр сонголт байхгүй учраас Сонжээ ч зөвшөөрлөө. Тэгээ загсан дээрээ соусаа асгасанд нөгөө хідэн сандраад хашгиралдцгаана. Энэ үеэр гишүүн цэргийн казармаар явж байна. Цэргийн амьдралч сайжирчээ. Намайг цэрэгт байхад бид казармдаа гучуулаад чихэд байдаг байлаа шүү дээ. Тийм шүү. Цэргийн амьдрах орчин эрс сайжирсан. Зарим нь бүр гэрээс нь илүү тухтай байна гэдгийг. Нэгэнт бүгдээрээ энд цугулдсан болохоор би энд ирсэн шалтгаанаа хэлье. Сүүлийн үед цэргийн хоол амт чанаргүй байна гэх гомдол газар авахулсан. Улс орны аюулгүй байдлыг хариуцдаг цэрэг армийн хоол амт чанаргүй байж хэрхэвч таарахгүй. Тийм болохоор би өөрийн биеэр шалгахаар ирсэн юм. Галтгоо нь хаана байдгүй. За ингээд тэд шууд галтгоо руу явцгаалаа. Энэ үеэр Ахмад Хуан батлууны захирагчдаа энэ удаагийн хоол хүн орхиодотой дахианы махтаа шүлэгээ. Хэсэнд захирагч тайвширна. Хоолоо өгөхөд бэлэн болсон Сонжээ ядарсандаа хөл дээрээ арай ядан зогсно. Удалгүй удирдлагууд орж ирээд тэр өдрийн хоол нь загасны махтай хуураг байсанд бүгдээрээ сонин царайлцгаана. Нөгөө хүн орхиодотой дахиа яасан бэ? Гишүүн загасанд дургуг мэдэхгүй юу? Дараа нь чамтай яриатай шүү. За эн чинь юун хоол вэ? Италийн алдарт помодоро гэдэг хоол. Энэ нь италиар улаан лойл гэсэн үг. Загасны үнрийг дарж амтыг сайжруулах үүднээс улаан лойлны соус нэмсэн. Ингэснээр улаан лойлонд байдаг хүчлэн загасны үнэр үүсгэгч аминыг дардаг. Тийм үү. Одоогийн цэргүүд ч янз бүрийн амттай хоол иддэг болж дээ. За тэгэд бандсан гишүүн загасны махтай хоолыг тавглаад авлаа. Нөгөө дахианы шүл яасан бэ? Ягад гинт поророч кино ийм хачин хоол өгöd байгаа юм бэ? Өөр арга байгаагүй маа. Тэгээд ч дахианы шүлнөөс илүү үнэмшилтэй үсттэй. Энэ үеэр Сонжээгийн стамина дуусаж ухаан алдахад ойрхон иржээ. Тэгээд будаа авахар очоод өөрийн мэдлгүй ухаан алдаад унлаа. Систем хит ачаалагдлаа. Систем унтарлаа. Ингээд ухаан алдсан Сонжээ өөрийгөө хойн захад ногоон зүлгэн дээр хэвтэж байна гэж бодно. Тэнд нөгөө хэрэг нисэж байна. Тэгээд хэрэг хажууд нь ирснээ удалгүй яваад өглөө. Гэтэл хажууханд нь аав нь хоол хийж байгаа харагдсанд Сонжээ яваад очдөг. Хүрээд ирсэн үү? Авал цаг ууджээ. Аава цэрэг болчихсон байх шив. Сайн байна. Хоол хийж чаддаггүй хүүхэд байсан. Тогоож улсан гэхээр ядаж үлсэхгүй юм да. Тэгээд аав нь хоол хийхийг ажил гэж бодвол их ядраадаг. Харин амттай хоол идсэн хүмүүсийн инээмсэглэлийг харуул хүч ордог гэдгийг хэлж өгдөг. Бас ямар нэг супер хүчинд найдах биш. Харин шаргуу хөдөлмөрөөр тэр чадварыг өөртөө шингээх үед сая нэг жинхэнэ шилдэг тогоож болж чадна гэдгийг бас хэлнэ. Энэ шүлийг нэг амсгаа гарав. Тэгээд дахиж энд ирэхгүй гэж амл. Хэрвээ чи энд үлдчихвэл ээж дүү хоёрыг чинь хэн харах болж байна. Даалгавраа биелүүлээд ааваасаа илүү дээр амьдр. Ингээд Сонжээ шүлийг нэг амсгаагаар уулаа. Та мёгто шүл уулаа. Дахин холбогдох уу? Мань хүнийг ухаан ороход стамина нь эргээд бүрэн сэргэжээ. Тэрнийг цэргийн эмнэлэгт хэвтүүлсэн байна. Чи чинь яахаараа ухаан алддаг үлээ? Суур өвчтөм үү? Харин миний стамина дуусаад энэ золгийг та нар шиг золигнуудаас болоод би л байнга стамина багтаа амьдарч байгаа шүү аа. За ингээд Сонжээ эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа хажууд нь нэг хэрээний үд угааг хараад гайхлаа. Удалгүй ахлах тэслэгч Эрен эргэхээр ирсэнд эмч нь Сонжээг худлаа жүжиглж тэнд ирсэн гэж бодож байгаагаа хэлдэг. Эннээс гадна эмч цэргийн сургуульд Эрентэй хамт сурч байсан учраас тэрнийг одоо хүртэл постын захирагчаар ажиллаж байгааг нь шоолонгүй хандаж байлаа. Эрнийг дотогшоо ортол Сонжээ хөшиг рүү хараад зогсчихсан өөртөөгөө яриад байж байна. Стаминага нэмэхийн тулд левел ахих ёстой юм байна. Над шиг левел багтаа тоглогч чадвараа гайхуулаад байлгүй.
гүрийж яваад XP оноогоо нэмэх ёстой юм байна. Энэ чадвар төгжээтэй байгаа юм байна. Чи юу хийгээд байгаа? Би чинь зүгээр үү? Дарга. Би нөгөө энэ хавар ялаа нисээд байсан юм аа. Тэгээд үргэх гээл. Миний бие зүгээрээ том хүмүүс ирсэн болохоор хамтдаа хоол хийх гэж хичээснээс болоод тэгээд дарамтанд ороод чи хэтрүүлсэн байл л шүү. Бүгдээрээ тийм сайн хоолыг жирийн байлдагч хийж чадсан гэдэгт итгэхгүй байгаа. Загастай хоол өгсөнд гишүүн битүүхэндээ дурамжхан байсан ч ээл гаргаж чадахгүй байжээ. Харин Эрен тэрэнд таныг цэргүүд иддэг хоолыг идэж үзмээр байна гэсэн болохоор цэргүүдийн байнга иддэг хоол хийлгсэн гэж тайлбарлаж. Энийг сонссон дарга нар нь барайлаа. Тэгээд гишүүн хоолыг үл итгэсэн байдлаар харж угаад амссанд бусд нь ч амсцгааж. Би энийг харж чадахгүй дээ. Тэгсэн идээд үтсэн гишүүнд хоол их таалагдсанд гишүүн амаа олохгүй идэж будаа нэмж өгөхийг шаардлаа. Тэгсэн цэргийн дарга нар ч идэж үзээд хоолыг амаа олохгүй идэцгээж араасаа будаа нэмцгэн. Сандарсан юм төрүүч будаа авчирхаар ирээд сонжоог ухаан алдсныг олж мэдсэн байлаа. Тэр өдөр их хурлын гишүүн цэргийн ангид амаа олохгүй будаа нэмүүлж идэж байгаа бичлэг орон даяар тархжээ гэж. За ингээд цэргийн хоолны амт чанарыг сайжруулж цэргийн сэтгэл зүг өргөж өгсөн гэсэн шалтгаанаар мань хоёрыг удирдлагууд нь баярын бичгээр шагнадаг. Халагдах хүртлээр бүх хүчээ дайчлан ажиллах болно. Юун төрүүчээ. Чамайг албаа ийм сайн хааж байгаа юм чинь хугацаагч нь багч болов сонгох талаар би анхаарна. Би байлдагч Кан Сонжи. Хоолны үлдэгдэл байхгүй болох хүртэл нь би зөвхөн амттай хоолоор цэргүүдийг хооллоно. За ингээд мань хоёр дахиад 4 шүн 5 өдрийн чөлөөгөөр шагнууллаа. За энэний дараа Батлоны захирагч нь зоригтой шийдэл гаргаж үр дүнд хүрсэн Эрен ахлах дэслэгчийг магтдаг. Аяллаа зорилго зөвхөн хоол хийх биш, харин хамтдаа өнгөрүүлэх цаг хугацаа. Хооллыг таны хоол хийх цагийг хэмнэж сайхан дурсамж бүтээх мөчүүдийг бүрдүүлнэ. Ердөө 15-аас 20 минутанд л рестораны хоол таны аяллаа ширээн дээр. Амархан амттай аялъя. Хооллыг сайн хүнсээр сайхан амтыг. Хоолны амт чанарын асуудал тогоочтой биш. Харин нийлүүлж байгаа барааны чанарт байна гэж үзэж байна. Тиймээс бид галтгоогоо биш, харин галтгоонд хүнс нийлүүлж байгаа хангамжийн хэсэгт шалгалт оруулвал зүйтэй гэж үзэж байна. Ганцхан хоногийн өмнө нийлүүлсэн өндөг нь хүртэл бүгдээрээ муудсан байсан. Муудсан өндөг нийлүүлсэн гэж юу? Ахлах төрүүч та үнийг мэдээгүй юу? Анхудаа сонсож байна. Ийм зүйл болсон бол шууд надад хэлэхгүй дээ. Гишүүнийг байхад ийм зүйл илэрсэн бол дуусах байж. Би энэ асуудлыг шийднэ. Харин тэр хүртэл байлдагч нарын сэтгэл санааг өргөх үүднээс танаа Родтой хамт мах шарж идцгээе. За ингээд хэд мах шарж идэхэд бэлдэцгэн. Паг ахлах төрүүч энэ үеэр Сонжид олон жил хадгалсан сарнаан хээтэй цоошин тогоочийн худаг бэлгэлсэнд Сонжи баярлна. Шинэ айтем нэмэгдлээ. Сарнаан хээтэй тусгай худагтай болсон тул тогоочийн ранг чинь хагас хувиар нэмэгдлээ. За удалгүй Батлоны командлагч ирээд тэдний Род хамтдаа мах шарж иднэ. Тэгсэн юун төрүүч сурсан зангаараа маха төлсөнд сандарсан Хуан Ахмад ирээд тэрнийг загамж хариуцлагатай шарахыг санууллаа. За энэс гадна цэргүүдэд мах ирж амжихгүй дарга нарын ширээлөө явж хаад байсанд цаадуулна. Бид нар ямар өвсөн тэжилт юм уу гэж Сонжиг дарамтлана. Цэргүүдийн тааламжтай байдлын хэмжээг 35-аас 80% руу өсөг. Тэгвэл 100 XP оноо нэмэх болно. Бүтлгүйтгэл рандом шийтгэл оноо. За ингэ Сонжи тэдэнд мах шарж өгөхөр шийдээд юун төрүүчтэй ээлжээ солиллоо. Чи жаргагүй мах яаж шарахыг мэдэх юм аа. Цагийг нь яс тааруулж эргүүлж байна шүү аа. Сонжигийн шарсан мах Батлоны захирагчдад ч таалагдлаа. Тэгэд Хуан Ахмад захирагчдаа мах боогод өгөх гэж байтал өрсөлдөгч Мингу Ахмад ирдэг. Шууд даргадаа мах боож өгөөд аманд нь хийж өгсөнд Батлоны захирагч яг л далайн эргээр зугаалж байгаа юм шиг л мэдрэмж авч байна. Тарга нар ч сүртэй реакцтай байх юм аа. Эцсийн эцэст мах бол мах үстэй.
Тэгэд мань хүн мах боож идээд өөрөө далайн эргээр гүйж яваа юм шиг л мэдрэмж авлаа. За энэ үеэр нэг байлдагч Гванчолын аманд мах хийж өгсөнд Гванчолч нөгөө хоёртой хамт далайн эргээр гүйж яваа юм шиг л болно. За тэгэд мах идсэн Ротынх нь бүгдээрээ таатай болцгоно. Сэтгэл нь таатай болсон Батилоны захирагч дараа хамт сууж сөөж уухаар өрсөнд Хуан Ахмад хаагартлаа баярлж байна. Даалгавар амжилттай биеллээ. Левел ахлаа. Ингээд Сонжи 14-р левел рүү төвшин ахина. Батилоны захирагч мань хүн дээр ирж дараа дахиад мах шаруулахыг хүслээ. Тэгсэн юун төрүүч Сонжиг офицеруудын галтгоо руу татаад явчихъя гэж болгоомжлно. Үгийн санд шинэ үг нэмэгдлээ. Офицеруудын галтгоо. Бити мөрөөдөд байгаарэ. Тэнд чинь дандаа шилдэг тогооч нар ажилддаг. Үнэхээр офицеруудын галтгоонд Азийн хамгийн ирээдүйтэй 10 тогоочийн нэгд тооцогддог И Хоёун гэгч зэрэг ажилдаг байж. Тэрээр Батилоны даргын урилгын дагуу Хуан Ахмад Эрен 2 офицеруудын цайны газарт алдартай тогоочийн амттай хоол идэж сөөжүүгээр дайлуулцгаана. Хоолноос болоод манай 4-р рот орон даяар алдаршлаа. Тиймээс би Кан Сонжи байлдагчийг офицеруудын галтгоо руу татах бодолтой байна. Тэр авьяастай залуу байна лээ. Энд шилдэг тогоочдоос юм сураг. Хэрвээ та хүсвэл би маргааш гэхэд шилжүүлээ. Болохгүй дарга. Сонжи байлдагч манай Канлийн постны хоолны стандартыг аажмаар нэмэгдүүлж эхэлж байгаа. Хэрвээ тэрнийг одоо шилжүүлчихвэл хамт алба хааж байгаа байлдагчдад шудраг бос хэрэг болно. Хөөе. Чи уусан сөөжөндөө согтчоо юу? Дуугүй сонсоод авахд давраад байна уу юу? Ингээд мингүү Эрентэй ойр ажиллаж байгаад асуудал гаргасан офицерыг дурдж дарамтлах гэж оролцсон ч Эрен ч мөчөөгөө өгсөнгүй. Амжилт гаргахад нь та тэрнийг сайн алба хаагч гэж магтаж байгаад асуудал гаргахаар нь танихгүйгээ зүгтайгаа үздэй. Тэгээ зогсохгүй намайг Канлийн пост руу цөлсөн хүн нь та гэж би бодож байгаа шүү. Тэгэд Эрен 0-ын өрөөрөө явсанд нөгөө хэд хэлэх үггүй боллоо. За тэгээ тэрнийг гарч ирэхэд нь Мингүү Ахмад тосоод очно. Чи өөрийгөө хувийн компанид ажиллаж байна гэж бодод байна уу? Цэрэг болж тоглоол. Энэ тоглоомч нуудахгүй дуусах үед өрөөний уур амьсгал мэдрэхгүй бас л болоогүй юм шүү чи. Маргааш нь мань хоёр хүнсний хангамжаа хүлээж авч шугаад нийлүүлж байгаа төмсөн чанар муутай байгааг Сонжи олж мэдлээ. Тэгээ тогоочнуудыг ашиглаад хартал тэр бүтээгдэхүүнүүд нь бүгдээрээ чанаргүй хугацаа дуусахад өгсөн буруу хаягдсан бүтээгдэхүүн байж таарна. Тэгээд энийг юун төрүүчд хэлсэн ч мань төрүүч тоолсонгүй. Аз улахад энэ үеэр Эрен ирээд байдлыг шалгаж удирдлагатай мэдээлэл өгч хүнс нийлүүлэгчээ солихоор болдог. Хэдийгээр нийлүүлсэн хүнс чанар муутай байсан ч Сонжи чадлаараа амттай хоол хийж байлаа. Сарнан хэтэ тусгай хутгатай болсон мань хүний хийсэн хоолнууд нэмэлт хагас од авах болж хоолнууд нь одоо 3 хагас одтой гарах болжээ. За энэс болоод цэргүүдэд амттан зардаг явуулын мухлаг хүртэл худалдан авахчгүй болоод дампуурхтаа туллаа. Гайхсан явуулын мухлагийн эзэн цэргийн галтгоонд очиод Сонжигийн хийсэн гахай нуруутай шүлээг уугаад бууж өглөө гэж. Бас тэдний хоолны үлдэгдлийг нь авдаг гахайчин эгч хүртэл ирж Сонжигийн хоолыг идээд биширнэ. За ингээд Сонжи дахиад левел ахлаа. Цэргүүдч нойр хоолндоо сайжирч урам зоригтой болсон бол Сонжигийн хоол хэржих бэлтгэх ур чадварч тасралтгүй өссөөр. Нэгээрээ юун төрүүч ийш тийшээ утсаар тасралтгүй ярьж байна. Ирэх 7 хоногт чөлөө авч байгаа учраас уулзах найзууд руугаа залгаад байгаа юм байна л та. За тэгсэн найзуудаас нь хинэнч тэрэнд зав гаргах боломжгүй байсанд мань төрүүчийн урам хугарлаа. Бүр ээж нь хүртэл гадагшаа аялалд явах гэж байгаа болж таардаг. Тэгээд урам муутай явж байтал постын орлогч дарга Пак төрүүч 2 Эрен ахлах тэслэгчийг хоолны хангамжаас болж хил ам хийж байгааг нь төвөгшөөж ярьж байгааг сонсож байна. Тэр хоёр бас юун төрүүчийг хоол хийж чадахгүй гэж муулж Сонжигийн хоол хийх чадварыг магтаж ярьж байгааг сонсож хноо гэж. Маргааш нь юун төрүүч сонгон арилгаж байгаа дүр үзүүлээд уйлж байлаа. Тэгсэн армийн телевизээс сэтгүүлч Сонжигаас ярилцлага авахар ирсэн болохыг мэдээд бүр журам нь хугардаг. Тэгсэн сэтгүүлч шууд тэрнлөө гүйж ирээд тэврээд авсанд бүгдээрээ шок. Яагаад ингэтлээ турж байгаа вэ? Би чинь зүгээр үү? За энэ галзуу сонирхолтой цувралын парт 2-ын тайлбар маань энд хүрээ дуусч байна. За үнэхээр одоо цуврал маань те хорхой хүргэм галзуу сонирхолтой болсоор байна. Тэгэхээр энэ галзуу сонирхолтой цувралыг Холли брендийн шинэхэн бүтээгдэхүүн болох Жиюгтэй хамтран хүргэлээ. Та нар маань амралт зугаалганда авч яваад идээд үзээрэй гэж. Холлитой хамт галзуу амархан галзуу амттай аялцгаая.
За тэгээ хэдүүлээ бол одоо ойлгомжтой. Хэдэн бороонд нь дараагийн парта хамгийн хурднаараа оруулах гэж хийж байна. Та нар маань тэр хооронд одоо 10k лайкн дээр арай бороо амжихгүй амчин нэг 12-оос дээшээ гээ явчих юм байна. 12-оос дээшээгээ лайк цуглуулцгаан шүү. За юу. Тэгээд баруун та нарын одоо лайкаар дамжуулан өгж байгаа энэ их урам зоригоор дараагийн парта улам илүү галзуу гоёор ярьж өгөхийг хичээнэ гэж. Та нар маань Саба Драгуан Саба адарсан бол лайкаар бомбогдоод өгцгөөгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. За тэгээд хэдүүлээ дараагийн галзуу партийн тайлбараар эргээд уулзцгаая.